Shin Kyokushinkai каратегийн холбоо. Shin Kyokushinkai карате анх үүсэн байгуулагдсан ер нь суур 1988 оноос үүссэн гэж хэлж болох юм. 90 оноос хойш ч ингээл юм өөрчлөгдөж эхэлсэн шүү дээ. Тэгээд эхлэхээр чинь карате гэж чинь спорт юм байна. Урлаг юм байна гэдэг талаар нь одоо хүмүүс илүү төлөвлөгөө ойлгож эхэлсэн. За энэ үед бол тэгээ Монголд бол бие хамгаалах урлаг үл хөгжөөгөө тухайн үед бол социализм үе байсан. Тэгээд тэр үед бол бас энэ карате бие хамгаалах урлаг тодорхой хэмжээгээр бас Монголд ч гэсэн түгээн дэлгэрээгүй ер нь 20-той байсан. Тэгээ бид нар жуудоогоор явж байгаа л тэгэл үндсэндээ одоо анх тийм кино эдийн да 20-р зууны далайн дэрэмчин гэл нэг тэр чинь бас 20-той шахав кино байсан шүү дээ. Тэгэл тэр кинонаас үзсэн үндсэндээ бол тэр үед одоо багш яг манай албан ёсны багш гэж байгаагүй. Бид нар өөрсдөө кино сэтгүүл энд эндээс үзсэн арсан юмэр ингээл хүүхдүүд нийлээл залуучууд нийлээл тэний спортоор явж хичээлж эхэлсэн дээ. Анхны каратегийн сургууль тухайн үед засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын удирдах газар гэж байсан. Тэрний зааланд анх үйл ажиллагаа явуулж контакт карате Кай гэж анхны сургууль байгуулагдаж үйл ажиллагаа эхэлж байсан. За 1990 онд бид нэр Монголын Kyokushin карате холбоог Монголд анх байгуулсан. Энэ бол бие хамгаалах урлагийн анхны холбоо юм л да. Энийг бол өөрийн хэсэг нөхдийн хамт уган гэрэл, чин зориг, мөнх жаргал, Болдбаатар гэх зэрэг нөхдийнхээ хамтах энэ холбоог анх 90 онд байгуулж ирсэн. Бид нар одоо 90-ад оноос авахгүй л энэ карате гэдэг юмар одоо сонирхож хичээлж эхэлсэн. Shin Kyokushin карате бол манад Монголд бол 2014 оноос хойш одоо Монгол дахь салбарын тэргүүн гом гэрэл багштайгаа нэгдээд ингээд одоо 80-90-ад оны үед явуулж ирсэн үйл ажиллагаагаа эргээд сэргээе. Дахиад биднээс олон улсын түвшинд бас тамирчид бэлтгэе. Одоо дээрээс нь хүүхдүүдийн чөлөө цагийг зөв болгосон өнгөрөх толгойд толооны спорт эргээд сэргээе гэдэг нэгдээд 2014 оноос дахин бид зохион байгуулалтанд ороод Shin Kyokushinkai каратегийн холбооны одоо салбаруулж одоо энэ Домогт Кенжи мэдрэг удирж байгаа холбооны Монгол дахь салбаруулъя гэж хүсэлт явуулаад тэднийхээс зөвшөөрсний дагуу одоо манай холбоо зохион байгуулж үйл ажиллагаанд ороод ингэ явж байгаа. За өнөөдрийн байдлаар их юм бол Монголд бол одоо тулааны спортоор дожо гэж нэрлэдэг. Ерөнхийдөө дожо клубүүд бол нэг хот хөдөөгөө нийлээ нэг 8 клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Доктортой тасралтгүй үйл ажиллагаа болж байна. Энэ клубүүдүүд нийт Бүсний шалгалт өгсөн бэлэн бэлтгэл хийж байгаа өнөөдөр 200 гаруй хүн байна. За цаана цагаан бүстэй бол 40-100 хүн байж байгаа. За сонирхогчд ингээд ирж очдөг бол сууч зөндөө байж байгаа. Энэ 4 жилийн хугацаанд бид нар тогтмол өвөл зуны цуглар зохион байгуулсан. За улсын аврах шалралт хэмжээнд тогтмол зохион байгуулж байна. За мөн карате дрим гэдэг хүүхдийн өсвөрийн тэмцэгчдийн тэмцээн мөн тогтмол зохион байгуулж байгаа. Алуу 9-оор олон улсад очиж дан тест шалгалт өгөө тэнцсэн 13 хар бүстэй мастерууд байна. Боксу. Киксайдай. Йой. 하지마. Карате дэлхийд хоёр урсгалаар хөгждөг. Нэг нь одоо спорт каратегийн төрлүүд гэдэг. Энэ нь болохоор Гожорю, Вадарю, Шотокан гэдэг энэ урсгалууд одоо толгойлсон спорт каратегийн төрлүүд гэж үүдэг. Тулааны төрөл нь одоо бодит яг ийм тулаан хийдэг. Одоо яг оноо авах маягаар ийм хийдэг ийм тулааны төрөлтэй. Тэгээд мөн ката гэдэг энэ үзүүлэлт тоглолтын дээр одоо энэ тал дээр их анхаарал тавьсан спорт төрлийн төрөл үүдэг. За энэ нөгөө талд нь full contact каратегийн төрөл гэж байдаг. За энэ манай Домогт Масатоза Ямагши үндэслэн энэ одоо бодитоор тулдах хэрэгтэй гэдэг ийм одоо намлал дээр үндэслэн юм урсгал байгаа. 11-12 оноос хойш бол ялангуяа энэ хоёр урсгал бол ерөнхийдөө нэгдчихлээ хоёр талд. Жишээлбэл одоо full contact каратегийн төрөл гэх чинь 12 оноос нэгдээд 14 он гэхэд
260 дэлхийн холбоо Японд байгаа бие даасан холбоо нэгдээд пул контактын нэг бүтэн цогц нэг одоо ингээд нэг урсгал болж бүгдээрээ нэгдэж нэг тэмцээн явуулж эхэлж байна. За нөгөө спорт чиглэлийг бол мөн адилхан нэгдсэн. Спорт чиглэлийг бол маш олон төрөл шотокан карате, гожүрөө гэх жишээтэй маш олон төрөл байсан бас нэгдсэн. За энэ нэгдэх процесс юутай холбоотой гэхлээр каратег 2020 онд Олимпийн хөтөлбөрт оруулах ийм шийдвэр гарсантай холбоотой. Олимпийн төрөлд орох гэдгийн гол онцлог нь юу гэхээр ер нь бол яг японочууд каратег бол одоо сумуутай адилхан өөрсдийн одоо юу спортын төрөл урлаг гэж үздэг. Тэгээ энийгээр японочууд бол бас дэлхийд гаргах олимпиад орлохын тулд бол маш их ажлыг бол өнгөрсөн хугацаанууд хийж ирсэн. Олон улсын олимпийн хороноос ийм чиглэл өгсөн байна. Ягаад гэвэл энэ олон 200-300 бие даасан бүтэн контакт каратегийн төрөл та нар нэгдээд нэгдсэн одоо нэг том байгууллага болоод ороод ир дүрм тэмцээний дүрм бүх юм ингээд нэгтгээд ороод иргээд. Тэрнтэй холбоотойгоор анхны сая Осакад болсон анхны дэлхийн аврал сургалт тэмцээн болж байна. Одоо үүнтэй холбоотойгоор Монголд бас удахгүй Монголын фул контакт каратегийн холбоо байгуулагдана. Түүнтэй уялдаа бид нар Монголд бас үйл ажиллагаа явуулж байгаа бусад холбоод бусад одоо дулааны спортын холбоотой урьж энэ холбоонд нэгтгэх нь тэгээ энэний үр дүнд дэлхийн нийтэд дэлхийд анхны одоо фул контакт каратегийн дэлхийн холбоо байгуулагдах болох юм. Тэнд Монгол улс одоо бас бүрэн эрт гишүүнээр орох хэрэгтэй болно. Тэрний дараа олимпиад орох арга хэмжээ ерөнхийдөө ингээд шат дараалаад ингээд явагдаж байгаа. За олон улсын тэмцээнд манай тамирчид Karate Dream гэдэг одоо Японд болдог маш том тэмцээн байдаг. Энэ тэмцээнд одоо бүх насны ангиллар одоо энэ тэмцээнд оролцсон. Энэ тэмцээнд манай тамирчин Буянбат төрүүлж алтан медаль авч ийлээ. За мөн Казахстан улсаас олон улсын тэмцээнд манай тамирчин Баярхууд мөнгөн медаль авсан. За 4 жилд нэг удаа болдог одоо яг энэ Шинкёкшин каратегийн хувьд одоо олимпик гэсэн үг тийм. Хуучны стандартыг одоо баримталж идэг жингийн зэрэглүүд дэлхийн аврал шалралт тэмцээнд манай тамирчин Батчаргал оролцсон. За манай тамирчдаас сүүлийн 2 жил нэг удаа болж байгаа сүүлийн 2 Азийн аврал шалралт тэмцээнд мөн тамирчид оролцсон. Тэгээд хамгийн сүүлд саяхан Японы Осакад болсон одоо дэлхийн фул контакт каратегийн холбоодод нэгдэж хийж байгаа анхны олон улсын тэмцээнээс манай 3 тамирчин Буянбат хасгаж 65-д, Тэмүүлэн хасгад 75-д, Баярхуу нэмэх 75-д ийм 3 тамирчин амжилттай оролцоод ирсэн. Тэгээд энэ тэмцээн нь бол яг бусад тэмцээнээс нэг онцлогтой нь юу вэ гэхээр дэлхийн одоо 80-90-ад оны үеийн хүүхдүүд бол санддаг байх. Тухайн үед бол тулааны спорт анх хичээлж байгаад бол тулааны спортыг бол гэдэг юм тулаанч одоо кинон дээр гардаг Брюс Ли ч гэдэг юм уу одоо юу гэдгийг тэрүүгээр төсөөлж байсан. Тэгээд тэр хугацаанд бас энэ тэр үед одоо энэ спортыг дэлхийд дахин таниулж одоо өнөмлөгөө амжилтанд хүргэсэн үндэслэгч нь бол Масутацу Аяма гэж хүн байдаг. Энэ хүн маань бол өөрөө бас тухайн үед маш олон тийм мастер шавнартай болоод мастер шавнартай одоо тус бүгдд нь өөрсдийн дэлхийн холбоогоо байгуулах эрх болгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор бол Кёкшин карате бол маш олон холбоотод бол одоо 90-ад оны сүүлээс эхлээд 2000 оны ихэр бол маш олон холбоод бол салсан байдаг. Тэгээ энэ саяны Осакад болсон тэмцээний онцлог нь юу вэ гэхээр энэ олон салсан клубүүд маань холбоод маань нэгтгээд эргээд full contact karate гэдэг нэрэн дор нэгдээд одоо анхныхаа тэмцээнийг зохион байгуулж байгаа. Одоо ийм онцлогтой тэмцээн болж байгаа юм. Карате гэдэг маань энэ Япон улсын үндэсний спорт. За жудотой адилхан бусад Японы сумотой адилхан асар нарийн дэг жаяг ном дүрмтэй. Хамгийн түрүүнд хүүхд орж ирээд багштай болон заалан бусдаа одоо яаж явах вэ? Хүндэлтэй харьцах уу гэдэг ихлээр заадаг. Зөвхөлтийн техник заахаас эхлээд өмнө. Тэгэхээр хамгийн түрүүнд карате чинь тийм л юмсар байна.
За зааланд хичээлж байгаа хүн бол зааланд орох, зааланд хичээлэх дүрм журам гэж байгаа. 12 дүрм олон улсын дүрм байдаг. Энийг ингээд бэлтгэлийн явцад асар их ачаал, энэ full contact каратагийн төрөл бол янангуяа их биеийн их ачаалтай, биеийн хүчний нөр их дасгал сургууль хийдэг л дээ. Тэгэхээр энэ хийхин хэрээр ёсолж хүндэтгэх одоо тэр ос гэдэг тэр ёслогоог бол олон зуудаа тэр зааланд хилдэг. Тэгэхээр бол хүмүүжлийн хувьд ч тэр бие бялдрын хувьд ч гэсэн хүмүүс төлөвшөд бол энэ бол асар их хэрэгтэй спорт гэж би бол бодож энийг одоо хүртэл бас тодорхой амьдралаа холбоо явьж байна. Энэ спортоор явсан хүн чи өөрөө ингээд багасаа яваад төлөвшчдөг. Тэр баргийн юмд нэг уулж уцаарлаа дүрсгээд байдгүй. Энэ хүнийг бол хүмүүжүүлждэг учраас энэ тэргээрээ бахархдаг л да. Тэр анх үндэслэгч Масутаа Саяомагийн үндэслэн одоо Кёкшин карата гэдэг бол одоо кихон техникүүдээ хамгийн сайжирсан байх хэрэгтэй. Каратегийн үндсэн засагт бол кихон техникүүдээс эхэлдэг. Тэгээд техникүүд нь цаашаа ярвчлаад явагдчихна. Энэ нь бол эхлээд хүн бол сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй. Каратагаар хичээлэх юм даа. Идо катануудаас хамгийн сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Мөн хатуу бит, даманшварда нас харьцсан байх хэрэгтэй гэдэг. Энэ их бэлтгэлжилт сургалтын үр дүнд бол хүн өөрийгөө олдог. Хамгийн түрүүн бие бялдраа хөгжүүлэх. За бие бялдраа хөгжүүлэх тодорхой төвшөнд хүрсэн хойноо оюун санаагаа хөгжүүлэх ийм ерөнхий гүн ухааны философи байдаг. Энэ нь бол шинэ Кёкшин каратагаар хичээснээр бол аливаа хүн нас хүс, шашин шүтлэг, өндөр нам, бүдүү нэрийн хамаарахгүй. Энэ бол хамгийн гол нь энэ спортоор хичээлнүүд чинь хүн өөрөө төлөвшөж авах. Аяндаа энэ спорт чинь хүнийг хүмүүжүүлдэг. Хүн ер нь бол хувь хүн болж төлөвшөхөд энэ шинэ Кёкшин карата бол чухал үүрэг гүйцэтгэх юм. Яагаад гэвэл энэ спортоор явсан хүн дэг жаягаар нь явсан хүн бол хизээж тийм одоо ой урган зантай байдаггүй, төлөв төвшин байдаг, төвчээстэй, хүлээцтэй. Ер нь одоо хүний зан харьцааг төлөвшүүлэхэд асар чухал үүрэг гүйцэтгэх спорт байна. Каратегийн урлаг маань шинэ Кёкшин каратегийн урлаг маань бол өөрийнхөө мөн чанарыг олоход тусалдаг. Карате бол миний мөрөөд. Карате бол хурд хүч ос. Карате бол миний зүрх зориг ос. Карате бол хүчний төсөл ос. Карате бол миний сэтгэл зүй ос. Карате бол эр зэргийн шалгуу ос. Карате бол хайр ос. Карате бол миний ирээдүй ос. Карате бол хүндлэл ос. Карате бол амьдрах арга ухаан ос. Карата бол төвчээр хад ужил ос. Карата бол бүх спортын нэгдэл. Карате бол амьдрал ус. Карата бол урлаг ус. Карате бол бидний зам ус. За карате өөрөө бол яг Окинава арлаас үүссэн тийм ээ. Окинава тэгээд Окинавын нудраг энэ мөн хятадын кунфугээс ингээд одоо салбарлаад үүссэн урсгал юм байлээ. За тэгээд энд зэвсэггүйгээр тулалдах одоо нудрагаараа тулалдах арга барилын одоо урсгал шүү дээ. Тэгээд сүүлд нь энэ карате гэдэг нь ханзаар бичигдэх хятад гар гэж бичигддэг байсан юм. Гичин Фунакаши багш тэр Шотокан гэдэг урсгалыг үүсгэсэн тэр Гичин Фунакаши багш карате гэж ханзын өөрчлөөд хоосон гар буюу нүцгэн нудраг гэж одоо нүцгэн нудрагны замнал карате доо гэж ингэж өөрчилсөн гэж ярьдаг. За энэ болохоор зэвсэггүйгээр одоо өөрийгөө хамгаалах одоо дайснаа устгах тийм өөрийнхөө биеийг хүн зэвсэг болгох тийм одоо намдаг юм байгаа юм. Тэгээд техникийн хувьд одоо Гарынхаа энэ одоо энэ ирмэгтэй энийгээр зохих жишээний тэг янз бүрийн дасгалын хөдөлгөөнүүд юм байдаг. Арга техник бусад спортоос ялгах юм маш их олон тийм детальсан юм юунууд ихтэй. Арга техникүүд ихтэй. хөлийн бүх шилтийн хөлийн одоо бүхэл аюултай хэсгүүдээр давтлах ийм давтлахаа мөн зэвсэгтэй болон зэвсэггүй хүний эсрэг бүх төрлийн хамгаалалт хийж болох юм техникүүд ингээд карате гэдэг нь өөрөө ингээд зэвсэггүйгээр тулалдах бүх тийм цогц бүх спортын одоо нэгдэл гэж ойлгодог.
За эрэгтэй эмэгтэй хүний хувьд бол насны тийм одоо хүйс одоо эрэгтэй хүн хичээлэх тийм юм байхгүй. Эмэгтэй хүн бол адилхан хичээлээд амжилт гаргаад өнөөдөр дэлхийн хэмжээнд өнөөдөр тэмцэлдээд явж байна. Насны бол хязгаар байхгүй. Энд бол одоо хин хүссэн, хин өөртөө эрүүл мэндэд анхаарсан, хин одоо амьдралынхаа юм өөрчлөж гэдэг юм уу. Хин зориулсан бол их хичээлэхэд бол бэлэн бүх юм нээлттэй. Энд бол насны хязгаар байхгүй, хүйсийн ялгаа байхгүй. Одоогоор 90-ад оны ихэнх үеэс 19 настаас хичээлж эхэлсэн. Одоо хүртэл явж байна. Энд бол эмэгтэй хүн гээд харшлах зүйл байхгүй. Хамгийн гол нь тухайн өөр л сонирхолтой зүрх сэтгэлтэй гэдэг болохгүй зүйл байхгүй. Энэ дааж эсрэгээр эмэгтэй хүнд бас их сайхан бие биедрийн хүмүүжил, зан характер, тэгээ бусдад харьцах харьцаа энэ тал дээр айгүй тийм гоё төлөвшүүлж өгдөг. Эмэгтэй хүн гэхээр л нэг булчинлаг ийм болчихно гэсэн ойлголттой, буруу ойлголттой байдаг. Энэ эсрэг сэтгэл зүйн буюу аюул ухааны хувьд бол их эмэгтэй хүнд их тохирсон спорт гэж би боддог. Ер нь бол энэ спортоор хичээлээд хүн бүгд тамирчин болох албагүй. Бүгдээр дэлхийн авар болох ч юм уу, Midori шиг ч юм өндөр техниктэй мундаг тамирчин болох албагүй. Карате өөрөө одоо бүгдэд зориулсан спорт гэж. Манай Монголд одоо жишээл юу гэдэг найзууд нийлээл нэг орой сакс тоглоё гэдэг заал авдагтай адилхан. Одоо карате хичээлдэг улсууд бол нэг орой бүгдээр нэг сайхан очиж бэлтгэл хийж хөлсөө гаргая гэж цуглаад бэлтгэлээ гэж явдаг боломжтой. Энүүгээрээ юу гэхээр бас тийм олон нийтийн спорт болгож илүү спортлог тал руу нас нэлээд чиглүүлсэн байгаа. нэг зүйл ажиллахад ахмад настай улсууд бол ерөнхийдөө сүүлийн үед манай ч гэсэн хичээлж байна. Одоо хөдөлгөөний дуцагталд орсон одоо нурууны суулт муултай янз бүрийн тийм улсууд бол сүүлийн үед бол төлхөө хичээлж байна. 기다려라. 캐라테. 에이, 헤이, 헤, 세, 히, 세, 세, 럭, 세, 히, 세, 그, 세, 유, 세. Каратад бол сурагчийн 10 зэрэглэл байж байна. За цагаан бүс, цэнхэр, шар, ногоон, бор ус тэгээд хар ус болохоор мастерын зэрэглэл гэж нэрлэгдэж байгаа. За сурагчийн зэрэглэл бол 15 бүсний өнгө дундаа юутай судал ороод 10 бүсний зэрэглэл дамжиж хар бүсний шалгалт өгөх эрхтэй болдог. За энд бол мэдээж тодорхой хугацаа байгаа. 3 сар тэгээд бор судалтай ногоон бүс авах шалгалт өгөхөнд 6 сар ингээд ямар ч байсан нэг 4 жил хичээлжээж ерөнхийдөө даны шалгалт өгөх тийм нөхцөл бүрддэг. Нэгдүгээр дангаас хойш дараагийн дан хүртэл 2 жил гэдэг тийм ийм хугацаатай. Тэгээд ингээд хугацаа нь дараагийн дан хүртэл дахиад одоо нэлийн хугацаа байдаг. Тэгээд энэ хамгийн дээд нь 10 дан гэж байдаг. Мастер болсноос хойш. Тэгэхээр энэ одоо 10 дан хүртлийн хугацаа бол одоо энэ хүн баг каратегаар бүх насаар хичээлэх ёстой. Ингэж энэ хүн одоо төгс одоо каратэч болж каратед нэвтрэх ёстой. Гэхдээ ер нь одоо ийм 10 дан хүрсэн хүн гэж орог байдаг баг. Жишээ нь Шихан Кенжи Мидор бол 8 дантай. Энэ л одоогийн байдлаар дэлхийд одоо каратегаар хамгийн гүнзгий нэвтэрсэн хамгийн техниктэй мундаг тамирчин хүн гэж одоо яриаддаг. Кёкшин карате энэ пул контакт каратегийн тул бүс авахд хэцүү л дээ. Тасралтгүй нэг 3-4 цагийн үндсэн суур бэлтгэл хөдөлгөөн дасгал сургуулаа хийн, ката гэж хийн. Тэгээд дараад нь 10 юм уу 15 20 хүнтэй тасралтгүй тоглоно. Тэр ачааллыг дааж иж дан тестэнд тэнцэн. Хэрвээ одоо нэг хүнд ялагдах юм уу эсвэл тэр ачааллыг даахгүй ингээд суух юм уу ингээд шантраул тэр бүс авах бүх ажиллагаа ингээд хойшлогддог. Тэгээд энэ бүсийг бас их нарийн Японд хийд юм лээ. Мастерын бүсийг энэ одоо энэ мастерын бүсэн дээр тухайн одоо бүсний шалгалт өгсөн тамирчны нэрийг бичдэг. Энийг гараар бичдэг. Энийг одоо тэр тусгай тийм нөхцөл тусгай юунд ариун нөхцөл бас энэ төр хийдэг. Тэр шар зураасыг гараар тийм ойдаг бас их тийм одоо нэг шашны зан үйл гэдэг шиг тийм маш том зан үйл хийж ойд юм лээ бас. Өнөөдөр энэ спортоор Монгол 30 жил болж ах шиг байна. За энэ хооронд би бас олон зуун шавнар, олон зуун залуучуудыг Монголын тусгай хүчин одоо олон зуун залуучуудыг төрүүлээ. Монголын өнөөдөр шилдэг сор болсон өнөөдөр зодоомчд бүгд л
би шалгалт авч ил байсан наран дунгаа амраа висгалан одоо хэн бэдэ одоо Монголын саруулууд Бач жаргал одоо тэгээ Монголын бүхэл зодоомчлол одоо Кёкшин каратагаар дамжиж байсан. Би ч олон зуун шавнар олон зуун залуучуудтай одоо ч гэсэн хүртэл залуучуудыг бэлтэж. Тэгэхээр өнөөдөр энэ залуучуудаараа үнэхээр би бол өнөөдөр бахархдаг. Энэ спорт маань өөрөө маш хатуу спорт. Жингийн ялгаа байдаг. Одоо сүүлийн үед бол жингийн ялгааг бол 10 кг-ийн ялгаатай болгож байгаа. Одоо жишээлбэл 55 кг жинтэн 65 гэнэ 10 кг-ийн зөрөөд бол тэр тамирчнаас бол асар их хүч гаргадаг. Хатуу спорт. Хатуу спорт гэдэг бол хүнээс бол маш их төсвөр төвчээр маш их одоо хэмжээ шаарддаг. Ер нь бол өөрөө өөрийгөө ялахгүй бол хүн хизээч ялахгүй л гэдэг зарчим яг энэ дүүсэлтгэл тийм спорттой. Монголд хүн бол ер нь тэмцэлт хөрлөгт их авьяастай өөрийн цус ген өөх түүх намтартч одоо байж байгаа дайчин улсууд энийг бол олон улсад дэлхийд ч гэсэн бас ингээ ярьдаг. Жишээд одоо бэлэнжих манай сайхан сумогийн тамирчид байна. Одоо Японд жудогийн тамирчид байна, боксийн тамирчид байна. За бусад бие хамгаалах урлагийн тамирчид байна. Манай сүүлийн үед бол манай таеквондо маш сайн хөгжиж байгаа. Манай монголчууд ер нь энэ спортод ер нь амжилт үзүүлэх юм өндөр магадaltaй байдаг. Тий. Хамгийн гол нь сайн бэлтгэл сургалтыг хэрэгтэй. Ер нь бол манай монгол тамирчдыг бол мэддэг, үнэлдэг. Тэгээд ер нь бол Японы талдаа бол суумоогоор бас илүү төлхөө мэддэг. Тийм учраас ер нь бол дараагийн Азийн аварга болон дэлхийн аврагт Монголоос аваргууд төрнө гэдэг бүрэн дүр ихтгэлтэй байдаг. Тэр ялангуяа энэ пул контакт, бүтэн контакттай энэ каратагийн төрөл монгол хүн бол ер нь амжилт гаргахад их ойрхон. Энд бол бие организм, зүрх сэтгэл ер нь Аз энэ бусад өмнөд Аз ч юм уу бусад орныг бодвол энэ монгол хүний их зохицсон ийм спорт гэж дүгнэдэг. Манай холбоо бол анх байгуулагдсан цагаас эхлээд одоо дэлхийн каратагийн холбоо, дэлхийн шинэ Кёкшин каратагийн холбоос зохион байгуулж байгаа олон улсын бүхий л арга хэмжээнд хамрагдаж оролцож явж байгаа. Манай тамирчдын юу харахад бол тэмцээний байдлыг харахад бол ер нь жоохон алдаа байгаа болохоос биш. Ерөнхийдөө бол бид нар бас юуг хоцроогүй. Ер нь бол төвшин ойролцоо юу юм байна гэдэг томилтон төрчээд байгаа. Энэ карата бол одоо миний яг хэлэхэд миний хоёр дахь амьдрал. Энэ спорт бол ерөнхийдөө өөрийгөө хүндэл сурах. Тэрийг л одоо хүнд төлөвшүүлдэг тийм спорт та. За ер нь бол ганц шинэ Кёкшин каратач биш. Энэ тулааны урлагаар явсан хүмүүсийн амьдралын ноён нуруу чөг шугмыг энэ спорт олгож өгдөг л гэсэн.